хүүхдүүдтэй зориулаад хандаж ямар нэгэн зүйл хийлээч. За үгүй байна. Худаас орж байна. Харин харж ирээд байгаа. Сайн бацхан өрхөн мөндөд үзэгч сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулиас бэлтгэн гаргаж буй эрүүл ирээдүйг хамтдаа бутай уурайтай Ашуус зөвлөж байна подкастын маань ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаараараа бид бүхэн эрүүл мэндийн эдийн засагч мэргэжлийн талаар ярилцгаж байна. Тэгэхээр өнөөдрийн дугаарт маань зочноор нийгмийн эрүүл мэндийн дэд профессор, эрүүл мэндийн бодлогын тэнхимийн багш Ган Төгс, мөн манай төгсөгчдийн төлөөлөл болж 2012 оны төгсөгч нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Амар Санаа, мөн 2017 оны төгсөгч Мөнгөн гүр эмнэлгийн эдийн засагч Хорол Шүрэнээр хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг баярлалаа. Тэгэхээр эрүүл мэндийн эдийн засагч гэж яг ямар мэргэжил байдаг юм болоо? Энэ мэргэжлийн онцлог нь юу юм болоо гэдгээс яриагаа эхлэх нь зүйтэй хаа гэж бодож байна. За тэгэхээр хүүхдүүд маань ер нь бол эдийн засагч мэргэжлийн талаар бол их сайн мэддэг. Тэгэхээр эдийн засагч хүн юу хийдгүү, хаана ажилтгүү гэдэг их сайн мэдээлэлтэй байдаг. Тэгэхээр эрүүл мэндийн эдийн засагч мэргэжил маань өөрөө яг эдийн засагч юм. Гэхдээ төгсөж гараад одоо эрүүл мэндийн салбарт ажиллахад ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр энэ салбарын онцлогийг ойлгоод ажиллах боломжтой мэргэжил байгаа. За тэгэхээр 3-4 дугаар курст нь бол энэ салбарын одоо онцлог тусгасан хичээлүүдийг ордог. За энэ тухайлбал юу яаж болох вэ гэхээр эрүүл мэндийн эдийн засаг, эрүүл мэндийн менежмент, эмнэлгийн менежмент, эрүүл мэндийн даатгалын талаар, эрүүл мэндийн бодлогын талаар, эрсдлийн удирдлагын талаар хичээлүүд ордог байна. За мөн тэгэхээр энэ эрүүл мэндийн эдийн засгт хүн болохоор эрүүл мэндийн болон эрүүл мэндийн бус салбарт аль алинд нь ажиллах боломжтой байна. За тухайлбал эдийн засагч мэргэжлэр сурж байгаа хүүхдүүд одоо микро эдийн засаг, макро эдийн засгийг судалдаг тийм ээ. Тэгэхээр манай энэ хөтөлбөр суралцж байгаа хүүхдүүд микро эдийн засаг, макро эдийн засгийн сургалт одоо хичээлийг үүснэ. Нэмэлтээр эрүүл мэндийн эдийн засаг үздэг. За мөн түүнчлэн менежмент болон маркетингийн хичээлийг бол эдийн засгийн мэргэжлэр суралцж байгаа хүүхдүүд ингээд өөр сургуульд ч юм уу тийм ээ үзэж судалдаг болвол манад ялгаа авахгүй үзэж судална. Нэмэлтээр эрүүл мэндийн маркетинг, эрүүл мэндийн менежмент гэсэн хичээлүүдийг үздэг байна. За ер нь энэ мэргэжилтнийг бол анх 2000 оноос хойш Монгол улсад бол бэлдэж эхэлсэн. Тэгэхээр тухайн цаг үед бол эрүүл мэндийн салбарт эдийн засагч мэргэжилтэн бол зайлшгүй байх шаардлагатай байна. За тэгэхээр энэ мэргэжилтийн хэрэгцээ шаардлага байна гэсэн үндсэн дээр бол 2000 онд бол анхны эсэлтээ аваад 2004 онд бол эхний төгсөлтөө хийжсэн. Ингээд үзэхээр бол манад энэ мэргэжилтийг бэлдэж эхэлснээс хойш 21 жил анхны төгсөлтөө хийснээс хойш 17 жил бол өнгөрсөн байна. Тэгэхээр хүүхдүүд маань ямар нэгэн сургуульд элсэн орохтой мэдээж элсэлтийн ерөнхий шалгалтыг өгдөг шүү дээ. Тэгэхээр энэ хүн мэргэжлэр элсэн суралцахын тулд ямар хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх ёстой юм болоо тэгээ босго онооны талаар та хэлж өгөөч. За тэгэхээр энэ эдийн засгийн мэргэжил учраас та зайлшгүй математикийн шалгалт өгсөн байх ёстой. Элсэлтийн ерөнхий шалгалт. За хоёрдугаарт нь бол нөгөө нийгмийн ухаан, физик, англи хэлний шалгалтын аль нэгийг өгсөн байх ёстой гэдэг байна. За 2021 оны байдлаар бол төрийн өмчийн ихтэй сургуульд элсэн суралцах босго оноо бол 480 байгаа. Тэгэхээр та бүхний оноо эдгээр дурдсан хичээлүүдэд 480 болон түүнээс дээш тохиолдолд сургуульдаа бүртгүүлэх боломжтой. За тэгээд түүний дараагаар мэдээж онооны дараалал шагсаалт явагдаж мэргэжлээ бол сонгон суралцах боломжтой юм аа. За энэ дээр би нэг зүйлийг бас нэмэлтээр хэлмээр санагдлаа. Өөрөөр хэлбэл ийм асуулт хүүхдүүдээс их ирдэг. Тэр нь юу вэ гэхээр анагаахын сургуульд суралцдаг эдийн засгийн анги учраас зайлшгүй хим биолог өгсөн байх ёстой юу гэсэн асуултууд маш их ирдэг байгаа. Тийм. Тэгэхээр энэ мэргэжил нь өөрөө эдийн засагч учраас одоо хим биологийн ашиглалтыг бол өгөх шаардлагагүй. Дээрээс нэмээд хэлэхэд бол энэ маань их сургууль учраас эрүүл мэндийн салбарт ажилладаг маш олон мэргэжилтнийг бэлтгэж гаргадаг байгаа. Тэгэхээр тэр олон мэргэжилтнүүд дундаа одоо математик болон физикийн оноогоор элсэн суралцж болдог хэд хэдэн мэргэжил манай сургуульд байдаг. Тэдгээр энэ нэг нь бол эрүүл мэндийн эдийн засгийн анги байгаамаа. За тэгэхээр математик, физик, хим, нийгмийн ухаан, англи хэлний шалгалт өгөх гэсэн байна. Баярлалаа. Сургуулаа төгсөж байгаа хүүхдүүд маань ямарваа нэгэн сургуульд элсэхдээ төгсөөд ажлын байрны талаар их боддог тийм. Тэгэхээр яг энэ хүн мэргэжлэр төгсөж гарсны дараа ямар чиглэлээр хаана ажиллах боломжтой байдаг вэ? Ажлын байрны эрэлт хэрэгцээний талаар ярилцъя.
За тэгэхээр эрүүл мэндийн эдийн засгч мэрэгчлээ хүн төгсөж гараад энэ мэрэгжлийг эзэмсний дараа тийм байгууллагад ажиллана гэж хэлэхээс илүүтэйгээр одоо нөгөө 2004 оноос хойш төгссөн төгсөгч нар маань хаана ажиллаж байгаа тухай илүү бодтой тодорхой олгох гэж бодож байна. Тэгэхээр манай эрүүл мэндийн бодлогын тэнхимээс 2004 оноос хойш төгссөн төгсөгчдийн ажлын байрны талаарх судалгааг болон 2 жилийн өмнө хийсэн байгаа. За ингээд аваад үзэхээр нийт төгсөгчд маань болохоор эрүүл мэндийн болон эрүүл мэндийн бус салбарт ажиллаж байсан. За эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төгсөгчдөө ингээд хаана ажиллаж байгааг дурдаад явах юм бол за эрүүл мэндийн яамд байна. Нийслэлийн эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, за томоохон одоо мэрэгжлийн лавлгаа шатлалын эмнэлгүүд 1 2 3 дугаар эмнэлэг, дүүргийн эмнэлэг, хувийн эрүүл мэндийн одоо байгууллагуудад ажиллаж байна. Орон нутагт одоо хаана ажиллаж байна гэх юм бол 21 аймаг маань өөрөө эрүүл мэндийн газартай байдаг. Тэгэхээр 21 аймгийн эрүүл мэндийн газар мөн одоо аймгийн нэгдсэн эмнэлэг болон одоо бүсийн онцлогын эмчилгээний төвүүдэд ажиллаж байсан. За эрүүл мэндийн бус салбарт ажиллаж байгаа ажлагч одоо төгсөгч нар маань хаана байна гэдээ ажиллахаар үзэхээр за яамдуудад байна тийм ээ. Үндэсний статистикийн хороонд байна. Арилжааны банк, банк ус санхүүгийн байгууллага, за үнцаасны арилжаа эрхэлдэг компани, өөрийн телефоны компаниуд гэх мэтийн төрөл бүрийн байгууллагт бол мэргэжлэрээ ажиллаж байсан. За үүнээс гадна одоо очисон байгууллага бүртээ төгсөгч нар маань хамт олон бусдаа хүлээн зөвшөөрөгдсөн одоо чадварлаг мэргэжилтэн удирдах ажилтан болсон байсан. Тэгэхээр үүгээр нь бол бас багш нар нь тэнхмэн сургууль нь олон хэр их бахархаж явдаг. За тэгээ очисон газар бүртээ одоо нэр хүндтэй ажиллаж байгаа маань бас манай сургалтын чанарыг илэрхийлэх нэг үзүүлэлт болов гэж бодож байна. За тэгвэл төгсөөд гарсны дараа юм гэдэг юм. Тэгвэл суралцах хугацаанд одоо оюутан маань ямар нэгэн оюутан солилцоо, ямар нэгэн боломжууд юу хүлээж идэх юм бол суралцаж байх хугацаанд. За тэгэхээр энэ асуултанд би хариулъя. Манай нийгмийн эрүүл мэндийн сургууль маань бол Бүгд найрамдах Солонгос улсын сүмшил их сургуультай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг байгаа. Тэгээд 2009 онд хамгийн анх 2 сургуулийн гэрээ хийсний дараа явсан хамгийн анхны 2 оюутны нэг бол би. За тэгээд оюутан солилцооны хөтөлбөр байна бол маш олон давуу талтай. Одоо эрүүл мэндийн эдийн засаг гэдэг мэргэжил бид нэр сурж байгаа. Сүмшил их сургууль маань болохоор эдийн засаг гэдэг мэргэжил бэлтгэдэг. Тийм учраас багшийн түрүүн хэлсэн эдийн засгийн ухааны ерөнхий суурь хичээлүүд бол бүгд давхардаж болдог. Тийм учраас 1 2 дугаар курстаа жишээ нь оюутан солилцоогоор явлаа гэхэд тэр үндсэн суурь хичээлүүдэд дүүцүүлээд тэр солонгос суралцах боломжтой. Эсвэл мэргэжлийн хичээл сурахгүй гэдэг юм бол зүгээр 1 жил хэлний бэлтгэл, солонгос хэлний бэлтгэл сууж болно, англи хэлний хичээлүүдэд сууж болно. Тэгээд яг тухайн хүүхэд өөрөө англи хэл сурмаар байна уу, солонгос хэл сурмаар байна уу, мэргэжлийн хичээлүүдэд үзмээр байна уу гэдгийг бодож байгаад өөрөө ингээд маш уян хатан сонголттой боломж, бүрэн боломжтой. Дээрээс нь хамгийн том давуу тал нь бол оюутан солилцооны хөтөлбөрт бол сургалтын төлбөр гэж авдаг. Тийм учраас зөвхөн амжиргааныхаа зардлыг өөрөө гаргаад, онгоцныхоо зардлыг гаргаад тэгээд 1 семестр юм уу 2 семестр тэнд оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцах боломжтой. За миний хувьд 2010 онд оюутан солилцооны хөтөлбөрөөр явж байхад бол амжиргааны зардал тухайн үеийн ханшаар бол 3 сая төгрөг орчим болж исэн. 1 семестр тэнд байрлах, байр хоол гэх бүх зардал ороод одоо тухайн үеэс бас 10 гаруй жил өнгөрсөн учраас жоохон өртгөн жоохон өссөн байж магадгүй. Гэтэ ер нь бол сургалтын төлбөр орохгүй байна гэдэг бол маш том давуу тал гэж бодож байна. Тэгээд хичээлүүд нь бас англи солонгос гэдэг хэлний сонголттой байдаг мэргэжлийн хичээлүүд нь. Тэгэхээр тухайн оюутан хэрвээ хэлний мэдлэггүй бол хэлний бэлтгэл явуулж болно. Хэлний зохих төвшний хичээл ойлгох мэдлэгтэй бол хичээл үндсэн хичээлээ сонгож явуулж болно гэсэн үг. Тэгээд төгссний дараа бас үргэлжлүүлээ сурах боломж бүр нээлттэй байдаг. Монголдоо энэ нийгмийн эрүүл мэндийн сургуультай магистр болон докторийн хөтөлбөрт үргэлжлүүлээ сурах бүрэн боломжтой. Гадагшаагаач магистр докторт явах бүрэн боломжтой. Тэгээ миний хувьд бол Америкийн нэгдсэн улсын засгийн газрын тэтгэлэг Fulbright гэдэг тэтгэлэг гэдэг. Тэр тэтгэлгийг аваад Америкийн нэгдсэн улсын Аризонагийн их сургуульд нийгмийн эрүүл мэндийн ухааны магистрийн зэрэг аваад ирсэн. За тэгээд тэтгэлэг хөтөлбөр ингээ хөөцөлдөөд явж байхад бол тэнхмийн багш нар сургуулийн захирал гэдэг бүх хүмүүс маш их дэмжиж тусалж байсан. Тэгээд сургуулийн зүгээс тийм recommendation letter аавна гэдэг бол бас их том зүйл. Тэгээд олон тэтгэлэгт ингээ материал явуулж хахад бүгдэнд нь ингээд төгшөөлгүй манай багш нар захирлууд бүгд recommendation letter бичиж өгөөд зөвлөөд туслаад байнга дэмжиж байсан. Тэгээд ийм засгийн газрын тэтгэлгийн давуу тал гэх юм бол одоо тэнд очих онгоцны зардал, эрүүл мэндийн даатгал, сургалтын төлбөр,
байр хоол гэд бүх зардал нь цаанаасаа байдаг. Тэгэхээр ингээд багш нараараа туслуулаад би магистртаа сураад цаашаа одоо өөрөөсөө ямар ч мөнгө гаргахгүй тэгээд сурчаад хүрээд ирсэн байна. Маш сайхан боломжууд бол нээлттэй хүлээж байдаг гэсэн үг юм тий. Тэгэхээр төгссний дараа ажилд ороход хүндрэл бэрхшээл байсан уу? Ажлын байрны олдоц хэр байсан бэ? Та өөр хамтарчлагаас оролцсон чинь. Миний хувьд болон манай ангийнхны хувьд бол төгссний дараа ямар нэг хүндрэл бэрхшээл бол байгаагүй. Манай ангийнхан гэхэд жишээлх юм бол 1 сарын хугацаанд улсын томоохон эмнэлгүүд болон хувийн эмнэлгүүдэд яг мэргэжлэр ажилд орцгоосон байгаа. Миний хувьд гэх юм бол төсдөг жилийнхаа өвөл одоо оюутан байхдаа гэсэн хувийн эмнэлгээс одоо ажлын санал аваад хамгийн түрүүнд ажилд орж исэн байгаа. Тэгээ оюутан байсан болохоор манай эмнэлгээс бас уян хатан одоо цагийн боломж олгоод өглөөгөр нь хичээлдээ яваад үдээс хойш нь ажиллахаар ч юм уу тэгж одоо зөвсүүлж өгсөн байгаа. Тэгээд төгснөхийн дараа бол шууд үндсэн ажилд орсон. За миний хамгийн анх авч ирсэн ажил гэх юм бол манай эмнэлэг одоо байгуулагдаад удаагүй 2-3 жил л болж исэн. Тэгэхээр үйлчлэгээнийхээ тарифыг одоо тогтоохын тулд одоо үйлчлэгээ тус бүр дээр эмчилгээ ор хоног тус бүр дээр нь өртөг тооцоод одоо эмчилгээ өртгийг тооцоод гэсэн. Тэгээд одоо үйлчлэгээнийхээ тарифыг гаргах ажлыг хамгийн анх одоо дааж авч ирсэн. За дараачаас нь болохоор өөрийнхөө одоо эдийн засгч мэргэжлийнхаа одоо үндсэн ажил руу орсон гэсэн. Энийг яадаг вэ гэхээр одоо гүйлгээ балансаасаа гэдэг юм уу нэгтлэнгуудаас гарч ирсэн гүйлгээ балансныхаа тоон дээр бүгдэн дээр нь дүн шинжилгээ анализ хийгээд өмнөх онуудынхаа гүйцэтгэлийг хийн, тухайн жилийнхаа гүйцэтгэлийг хийн, тэрийг бол жилээр нь юм уу, сар сараар нь юм уу бүгдөөрөөр тэгээд эх жилийнхаа төсөв төлөвлөгөөн дээр ер нь одоо тулгуу ажилладаг гэсэн ажиллаж исэн. Тэгвэл төгсөгчд маань сургуулаа төгсөөд гарсныхаа дараа хоорондоо хэр эргэх холбоотой байдаг юм бол ер нь төгсөгчдийн холбоо гэж байдаг. Төгсөгчдийн холбоо мэдээж хэрэг байгаа. Одоо манай оны төгсөгч нар одоо тухайн жилийн төгсөгч нар дундаасаа ч юм уу өөрсдөө ингээд зохион байгуулад жил болгон спорт тэмцээн оролдоон ч юм уу тийм тэмцээнүүд зохион байгуулдаг байгаа. Тэргээрээ бид нар хоорондынхоо харилцаа холбоог үүсгэнэ. Би биентэйгээ танилцсан, би биендээ ажлын санал тавина. За хамтрах төслүүд дээрээ хамтарч ажиллана. Эрдэм шинжилгээний хуралд бас одоо багштайгаа байдаг юм уу? Одоо төгсөгч ах эгч нартайгаа байдаг юм уу? Хийх тийм саналууд бол бүгдээрэнд нь нээлттэй байдаг. Одоо ч нэг Facebook групп одоо маш нээлттэй болсон учраас амрагчийн маань хэлдэхээр одоо би биентэйгээ бол маш харилцаа холбоотой. Одоо хаана ажиллах уу, хаана одоо мэргэжлээ дээшлүүлж хаана сурах уу гэдэг зөвлөгөөг бол багш нар маань төгсөгч ах эгч нар маань бол бүгдээрээ нээлттэй одоо тусалж дэмждэг байгаа. Төгсөгч одоо оюутнуудтай нөгөөтэйгөр анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд одоо өөрийн мэргэжлэрээ одоо эрүүл мэндийн эдийн засгч мэргэжлэр байсан ч гэсэн өөр мэргэжлэрч байсан ч гэсэн одоо суралцсан гэдэг маань энэ сургууль нь зөвхөн эмчээс гадна эрүүл мэндийн эмч мэргэжилтэн эмч сувилагч одоо эрүүл хавч гэдэг юм үү бусад бүх одоо мэргэжлүүдийг цогцоор нь одоо мэргэшүүлж төгсөгдөг учраас одоо хүн оюутан байх хугацаанд бүгдэндээ сайхан найзлаад нөхөрлөөд үерхэд гараад ажлын салбар дээр тэр хүн эрүүл мэндийн салбарт ажиллах юм бол нөгөө одоо найз нөхөдтэйгөө одоо эргээд нэг баг болж ажилладаг болохоор энэ тийм хамтран ажилладаг болохоор энэ нас айгүй давуу талтай тааламжтай байдаг. Баярлалаа. Тэгэхээр ерөнхийдөө бид бүхний подкаст өндөрлөгт өгч юм л та. Тэгэхээр ер нь та бүхэн өөрсдийнхөө сонгосон мэргэжилтэд хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Цаашид энэ хүн мэргэжил маань өсөн дэвших боломжтой байдаг талаар хэлж өгөөч. За миний хувьд бол сонгосон мэргэжилтэд 100% сэтгэл хангалуун байдаг. Өсөн дэмжих бол бүрэн боломжтой гэж боддог. За тэгээд ялангуяа тухайн төгсөж байгаа оюутан англи хэлтэй ч юм уу ямар нэгэн гадаад хэлтэй бол бүр том давуу тал болно. Тэгээд манай мэргэжлэр төгсөж байгаа ер нь оюутны тоо тийм баг байдаг. Тийм бусад одоо сургуулийн эдийн засгийн ангийг бодвол арай бага тоогоор оюутан төгсдөг учраас өрсөлдөөн багтай эрэлт ихтэй. Тэгээ эрүүл мэндийн салбарт одоо бүх эмнэлэг бүх одоо хувийн улсын эмнэлгүүд бүгд эрүүл мэндийн эдийн засагч гэдэг одоо хүн ажиллах шаардлагатай байдаг учраас эрэлт маш ихтэй байдаг. Тэгээд үргэлжлүүлэн сурах ч гэсэн бүрэн боломжтой түрүүн хэлсэн. Тэгээ миний хувьд бол би өөрөө
судлаач болох сонирхолтой байсан. Тэгээ оюутан байх хугацаанд ч гэсэн судлаач болох хүсэж байгаа оюутнууд бол тэр талаар өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой. Одоо жишээ нь Азийн ангаахын оюутнуудын холбоо гэдэг холбоонд одоо ашуус дэдэг холбоонд ороод тэгээ тэр холбооныхоо дагуу эрдэм шилгээ судалгааны ажил оюутан байхдаа хийж үзээд тэгээд Япон болон Филиппин улсад эрдэм шилгээний хуралд оролцож байсан. За тэгээд төгсөөд ажиллаж байгаад магистртаа явж ирчээд одоо нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд бас эрдэм шилгээний ажилд ингээд судлаачаар ажиллаж байгаа. Тэгэхээр тэгээд ер нь энэ байгууллагт ч гэсэн өсөж дэвжих боломж ээлжтэй харагдаж байгаа. Тэгээд сургуулийн одоо түрүүн хэлсэн багш захирлууд ч гэсэн өсөж дэвжих одоо тэр тал дээр бол байнга тусалж холбоотой ажилладаг. Тийм учраас ер нь бол энэ мэргэжлийг сонгож ажиллаж байгаадаа бол бас сэтгэл өндөр байдаг. За тэгэхээр багшаа та одоо сургуулаа төгсөж байгаа хүүхдүүдэд зориулаад юу гэж хэлмээр байна? За энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд хүн нөгөө эзэмших мэрэгжил болон сурах сургуулаа сонгоно гэдэг бол амьдралдаа гаргадаг цөөхөн хэдэн том шийдвэрийн нэг байдаг. Тийм учраас одоо сурах сургууль мэрэгжлээ сонгохдоо олон талын мэдээллийг аваад тийм ээ үүний үндсэн дээр шийдвэрээ гаргаарай гэж хэлмээр байна. За дээрэс нь хөдөлмөрийн зах зээл дээр их эрэлт хэрэгцээ өндөртэй байгаа, ажлын байрны олдоц ихтэй, цаашдаа бол өсөн дэвжих боломж ихтэй тийм ээ. Эрүүл мэндийн эдийн засгийн мэрэгжлэр анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуульд элсэн суралцахыг бол урьж байна. За эрүүл мэндийн эдийн засгч мэрэгжлийн талаар илүү их одоо дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол кириллээр эрүүл мэндийн эдийн засгч гэж бичсэн пэйж хуудас байдаг. Тэрийг бид нэр ажилладаг байгаа. Тэгэхээр тэр хуудасаар бид бүхэнтэй холбогдоод бас мэдээлэл авах боломжтой шүү. Баярлалаа. Баярлалаа. Ингээд энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна. Үнэтэй цагаа гарган манай ярилцлаганд ирж оролцсон та гуравтаа маш их баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.